Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2013 онд нээлттэй хийсэн Feast of Legend киног ярьж өгөхөөр бэлдлээ. Манай киночид контентоо үзэх зураа Unity Lab-аас хэрэгтэй үйлчилгээгээ аваарай. Та заавал салбарт очилгүйгээр гар утаснаас SIM сэргээх, шин дугаар авах, POG код харах, нэр шилжүүлэх гэх мэт салбарын үйлчилгээг авах боломжтой. Яаралтай үед салбар руу явж цаг алдалгүй. Хязээж хаанаас ч царайгаа таниулаад л хэрэгтэй үйлчилгээгээ аваарай. Нэг хүн 14 эсрэг гэвэл ямар сонсогдож байна? Ингээх үед хэсэг залуучууд хоёр нөхрийг хөөж байна. Гэнэт дугуй таваагийн тэднийг сөрөөд ороод ирлээ. Бүгдийг нь өвж гарнаа. Дөрс шилжиж нэгэн шоун дээр. Өнөөдрөөс яг 23 жилийн өмнө ганцаараа 14 хүнийг зодож байсан домогт тулаанч Ким Бунчун. Та бүхний дотор сургуульд байхад амар зодтолдог байсан хүүхдүүд одоо яасан бол гэдэг бодол төржил байсан биз? Тэгвэл манай шоу танд хариулт өгөх болно. Өнөөдөр ахлах сургуулийн домогт тулаанч, мэрэгжлийн тулаанчтай 2 минутын турш рингэн дээр тулдаж туршилт хийх болно. Өнөөдөр надтай хамт холимог тулааны хүнжингийн Аз явраг Джейсон тулааныг хүргэх болно. Сайн байна уу? Би Джейсон байна. Өнөөдөр бидний олсон домогт тулаанчийн өрсөлд өгчөөр холимог тулааны дунджингийн авраг Жун Санхун тулалдах болно. Гэт тулааныг эхлүүллээ. Домогт тулаанч маань шууд л бялав нүдүүлээд эхлэн шүү дээ. Тэр яг л үнэ шиг харагдаж байна да. Тэр 14 хүнийг ганцаараа зодож байсан үний юм болов? Миний бодлоор тэр нөгөө 14-ийнх нь нэг байсан баха. Хөөрхий. За ингээд дараагийн тулаан. Ганцаараа мафийн бүлэглэлийг бүгдийг нь зодож байсан түүхтэй. Жунги. Номгуудын домог. Гэсэн чи нөгөөх нь бас хэмэх нүдүүлж байна. 3 дахь тулаанч нь харин овоод хэсэд ядчил нокаутанд оролгүй 2 минут тэсэж чадлаа. Тэгээд дараа нь 2 минут тэсэж чадсан 2 домог хоорондоо тулдаад нэг нь ялдаг. За нэг иймэрхүү шоу болдгийм байна. Дөрс шилжиж нэгэн хоолны газрын залуу мэйлээ шалгаж байгааг харуулдаг. Энэ бол манай киноны голдур Им Докю. Тэнд нарийн нөгөө шоуны продюсер ирчихсэн. Манай хүнд санал тавьж байна. Таныг ахлах сургуульда бусад сургуулийн 5 атманыг нийлүүлж байгаа зодсон гэж ярьдаг юм билээ. Бэ үгүй гэж хэлээд байхад яагаад ажил дээр хүртэл ирээд байгаа юм бэ? Хэрвээ ялах юм бол $20,000 авна. Харахад таны бизнес тааруухан байгаа бол та. Ингээд нэрийн хуудасаа үлдээчгээд явлаа. Манай хүнийг харин ээж нь залгаж хоол идгээд дуудаж байна. Яваад идсэн чи охин нь дууга хураачихжээ. Хөө энэ яачихсан юм бэ? Чи арх уу? Үгүй ээж. Яасан? Эхнэр чинь өнгөрснөөс хойш архинаас гарчихаа юу? Ингэж байна шүү. Тэгэхээр манай хүн охинтойгоо хоёулах нэ байдаг юм байна. Охин нь харин нэлээд гунигтай суугаад байна. Нэг юм болсон бололтой шүү. Аав руугаа харснаа. Маргааш өглөө завтай юу? Яасан? Завтай мó үгүй мó? Зав гаргаж болно. Тэгсэн чи аавыг аваад эмнэлэг рүү явж байна. Эмнэлэгт харин охинд нь зодуулсан бололтой энэ охин байж байдаг. Аав нь шууд л сөхөр цугаад уучлалт гуйлаа. Аав босооч. Бол ингэснэ охин нуурлаад гараад явчлаа. Өөхтэй муу хүмүүжүүлсэн миний буруу. Би эмнэлгийн төлбөрийг төлнө. Охин дээр маань битгий гомдол гаргаач. Гэж байна шүү. Гарч ирээд охинтойгоо уулзсан чинь охин нь нэг юм нуугаад байгаа бололтой. Танд тэгэд мөнгө байгаа мó? Мөнгө айлгүй яадаг юм бэ? Эмээ таныг чүвэ түрээсэл төлж байгаа гэсэн шүү дээ. Мэдчихсэн юм уу? Дөрс шилжиж нэг офисын ажилтан 0-д нүрэ авгааж байдаг. Тэгс нөгөө продюсер хүүхэн түүн рүү залгана. Байна уу? Тийм ээ мөн. Домогт тулаанч гинэ. Таныг садан ахлах сургуульд Им Докюгийн гол өрсөлдөгч байсан гэж сонслоо. Та хоёр нэг дивжин дээр тулалдвал ямар вэ? 25 жил өнгөрчээ. Одоо бол би зүгээр л нэг офисын ажилтан хүчирхийллээс хол хүн гээд татгалцлаа. Тэгсэн тэнд нь караокены өрөөнд нэг хүн эмэгтэйчүүд рүү юм шидлээ дасаад байна. Манайхаа очиод зодох нүдэ гэтэлтэгсэнгүй. Манай хүний босс нь байсан юм байна. Гарыг нь боож өглөө. Менежер. За өнөөдрийн залуус ямар ч ёс зүггүй болжээ. Хүн согтуудаа уурлаа л биз. Тийм биз дээ. Тийм үү баг. Тийм ээ ерөнхийлөгч. Жаахан хуваагүй зантай баян бололтой. Манай Доку харин зурагтаар нөгөө домогт тулаанч шоуг үзэж байдаг. Тэнд нэг халдсан нөхөр 3-7 хоног дарааллаад ялсан гэж байна. Тэр үнэхээр офисын ажилтан гэж юу? Тэр мэрэгжлийн тулаанч шиг л харагдаад байгаа юм да. Йоо, чи тэрийг бидэнтэй харьцуул зүрхлэн гинэ. Нөгөө халдсан өстө гөвжөгч байна. Текстнэ 20 төөшгөл тэгээд торгуулаар Торгуулаар ялагдлаа. Ингээд 3 дараалж ялах боломжоо алдлаа. Манай Докю шууд л нөгөө продюсер хүүхэн рүү залгадаг. Мөнгө олж охиныхон төлбөрийг төлөх гэж байгаа бололтой. Продюсер, Им Докю, та эр хүн шиг шийдвэр гаргалаа. Юу? Эр хүн шиг байлаа. Тэгэд шууд тулдах гээд хүрээд ирлээ. Бэлтгэлийн өрөөнд байж байтал хажууд нь нэг гүзээ таваагийн орж ирээд хамт бэлдээд байна. Сайн байна уу? Чи ресторан ажилуулдаг юм байна тийм үү? Тийм ээ. Яаж мэдэв? Би хүнийг хараад л мэддэг юм. Ажлын онцлог гэх үдэ. Ингээд гарснаа. Би тусгай албаны ажилтан байсан юм. Та нар яагаад надад итгэхгүй байгаа юм бэ? За, бид нар итгэлээж гисэн одоо та яах гээд байгаа вэ? Би ажлаа буцааж авмаар байна. Тэгэд та тусгай албаныхандаа хэлэлдээ. Энэ чи зүгээр шоу шүү дээ. Тэд нар тоохгүй байна гэд товлолдлаа. Тусгай албаны ажилтан маань шууд л гүйлж гарна. Хөтлөгч. Хэрвээ ийм хүн тусгай
тусгай ажилтан байдгийн бол би улсынхаа аюулгүй байдалд санаа зовж эхэлж байна шүү. Тусгай ажилтан хэсэг гүвүүлж байснаа тулаанаа дуусгахгүй зогтчлаа. Хошин шоугийн юм хийгээд байвал биднийг үзэх юм бэ? Тулааны шоу болохоос хошин урлагийн үзүүлбэр юм уу? Зүгээрээ тэр тусгай алба гэж ярьсан хэсгийг нь бити хасаарай. Ингэж байна шүү. За ингээд манай хүн гарч ирлээ. 43 настай шүлний газрын эзэн Садан ахлах сургуулийн домог Донгжаг дүүргийг 25 жил базж байгаа нөхөр. Ингээд тулалдлаа. Манай Докю техниктэй юм бэ шүү. Гэхдээ мэрэгжлийн хүнийг яаж барах вэ? Хэсэг гүвүүллээ. Хоёрдугаар үедэр харин жаахан илүүрхэж эхэлдэг. Тэгснэ хийдэд цогцохлоо. Юу болчих вэ? Мэрэгжлийн тулаанчиг зодоод байна шүү дээ. Манай хүн нэлээд болтож байгаа цохоод. Нокаут. Бүгд шок. Манай хүн харин шууд цагийн дараагийн хүнтэйгээ тулалдах юм байна. Мэрэгжлийн тулаанчтай 2 минут тэсэх юм бол дараагийн домогт тулаанчтай үздэг юм байна. Дараагийн тулаан нь гэтэл манай Докюгийн таньдаг хүн байна шүү. Уулзалгүй удлаа шүү. Одоо намайг таньж байгаа мó. Тэгээд тулалдлаа. Нэлээд бохир үздэг залуу байна. Ганц нэг тоншуулангуудаа уурлаад огцом дайраад унлаа. Текснээ бас мөрөх гээд үзээд байна. Манай хүн толгойг нь дарж жагаад мачи ингээд илүүрхэд булан чагаж нүдэд шүүгч тулааныг зогсоолоо. Ингээд манай Докю $20,000 эзэн болдог. Тулааны дараа шинжээсүк зүгээрөө би ямар тач унаагүй шүү. Шац руу ирэм. Шоуны рейтинг өсөөд манай хүн дахин тулдах санал тавьдаг. Докю харин би авсан. Одоо боллоо. Дахиж тулалдахгүй гэд яваад өгнө. Тэгснэ тэнд байгаа найзтайгаа очиж уулзна. Уулзалгүй удчээ. Тэгчээ. Наав ээж чинь сайн уу? Чам шиг хүүтэй болохоорч сайн л байгаа байл хүүтэй. Над шиг хүүтэй байсан бол айл дээр явчихсан байгаа биз. Амьдрал даж хөөцтэй. Дажгүй байлгүй яадаг юм бэ? Энэ шоунд чи намайг мөнгө олох гэж орсон гэж бодоо юу? Би зүгээр зугаацж биеийнхээ чилээ гарах гэж байгаа юм. Надад мөнгө төгрөг хэрэггүй. Энэ миний машин ирж байна. Гэсэн чи нэг тансаг машин ирээд зогслоо. За, хэрэг гарвал яриарай. Ингээд манайхан уулзаж байгаа юу? Бид тэр явдлаас хойш уулзаагүй. За. Гээд машинд асуулаа. Чи одоо яагаад хойно суугаад байгаа юм бэ? Би чиний жолооч юм уу? Энэ манай найз байна. Зүгээр гяс явчих. Дараа нь учрыг хэлье мэдөө. Хөөрхи. Ингээд манай Докю залуу үеийн дурсамжийн талаар боддог. Докю боксing секцэнд явдаг байсан юм байна. Та нар яагаад боксоор хичээлж байгаа вүлээ? Улсынхаа нэрийг гаргах гэж юу? Бэтгий тэгж удлаа ил. Бид нар шиг ядуу хүмүүс амжилтанд хүрч баян болохын тулд энийг хийж байгаа юм мэдөө. Тийм ээ. Тарцгаа. Оройн залуу Докю явж байтал хэсэг нөхдүүд зодтолдож байна. Зүгээр хажуугаар нь өнгөрөөд явах гэтэл. Им Докю би танаа сургуулийн хүүхдтэй байна. Саданг гинэ. Тийм ээ. Чи битгий гэмгүй үнийг татаж оруулах гээд чамааг л зодох гэж байна. Ингээтэл манай хүн. Өөш, болиод наадуулаа явуулчихаа. Гэсэн чи хүлээж авсангүй. Бүгд тань зодтолтлоо. Тэгэд босстой тунаж үлдээд үздэг. Хит цогж байснаа илэгдээд дуусглаа. Маргааш нарийн хичээл дээр унтаж байтал хоёр нөхөр ирээд. Өөй, олимпийн тамирчаа. Сэрээрээ. Та нар хэм бэ? Манай сургууль шилжиж ирсэн хүүхдүүд эхлээд бидэнтэй уулзах ёстой байдаг юм да. Чи атман нөө. Ингэсэн чи тийшээ дөхөж байна. Гараад үзчих юм уу? Намайг зүгээр орхичгоо. Та нартай зууралдах цаг алга. Ингэсэн чи гадаа бөөн шүүгэн болоод явчлаа. Өчигдрийн зодуулдаг нөхөр тоосго барьчихсан хүрээд ирсэн байна. Им Докю гараад ирээ. Үзчи. Манай хүн тоосоод очлоо. Ингэсэн хажуунаас нөгөө атмаа орж ирээд. Чи хий. Би шинжээсүк новшоо. Чи миний зөвшөөрлгөө манай сургууль дээр ирнэ гинэ. Ингэснэ очоод дүэлдлээ. Би бинийг өшөглөөд унгаачлаа. Би чамтай уулзах гэж ирээгүй штэ. Чи байж л да. Ингэсэн чин Докю яваад өгнө. Хөөш, чи хайчих нь уу? Ингэсэн чи атмаа явуулдаггүй. Би чамтай зодтолдох гэж ирээгүй штэ. Байж игээд хахад ингээд гөвөд явуулчлаа. Маргааш нь сургуулийн зугаалга дээр нөгөө гуравч нь хамт сууж байна. Аав надад багахан мөнгө өгсөн. Та хоёр зодолтоо дийлсэнд нь би энэ мөнгийг өгвөл ямар уу? Гэж байна шүү. Хорлонтой нөхөрвэ. Тэгсэн тэндээс жолооч нь бол нэг хүн хоол авчирж өгдөг. Тэр одоо баян юм хааши. Чи чон группийг мэдхөө. Эдний өвөө үүсгэн байгуулагч нь. Баян нөхөр байсан байна. Авчирсан хоол нь тасарчжээ. Тэгсэн тэндээс нөгөө атаман хоёр шил арх барьчихсан ирж байна. Ирснэ. Өөш, ингэсэн чи манай очоод. За намайг цогчих. Тэгээд хариугаа ав. Ингээд хоёр цохиуллаа. Тэгснэ хамтдаа найралдаг. Ингээд найзууд уулзах шиг боллоо. Дөрс шилжиж нөгөө талд манай атмаа нэг сонингийн эрхлэгчтэй уулзаж байна. Компанийн талаар яриа гарсныг залруулах гэж байгаа бол та. Нөгөө эрхлэгч нь архиар шахаад байна. Тэгснэ. Чон захиралтай сайн найзууд гэлөө. Бид нэг ангийн хүүхдүүд. Тэгэхээр нөгөө баян найз нь түрүүний уваагүй босс байсан юм байна. Манай атмаа баян найзынхаа туслагаар ажиллаж байгаа юм байна. Би сэтгүүлчтэй татаж тэр мэдээг тат гэж хэлнэ. Харин чи сон захирлын үнэхээр сайн найз нь байсан дээр шүү. Гэт жаахан авилгал нэхэж байгаа бололтой. Манай хүн хажин царайлаад ажил дээр ирлээ. Тэгсэн чинь найз нь мэрэгжлийн тулаанчийг ялсан гэд сонин дээр гарчихсан байна. YouTube дээр бичлэг нь вайрал болчихжээ. Шоуны рейтинг өсөд манай Докюгийн хоолны газар оочрон дийлдэхэ болчлоо. Ээж нь хэрвээ чи дахиад зурагтаар гарах юм бол бид нэр бүр туйлдж унах юм байна л да. Та амарч болно штэ ээж. Яалаа гэж ийм сайхан боломжийг юу гэж алддаг
харагддгийг. Ингээд чи явж бэлтгэлээ хийгээч. Бид нар эдхийг зохицуулъя. Би дахиж тулдахгүй болохоор бэлтгэл хийх шаардлагагүй шүү дээ. Йоо, яагаад? Би хэрэгтэй мөнгө олчихсон шүү дээ. Одоо хангалттай. Гэхдээ чи чинь тэнэг юм уу? Чиний амьдралд олдож болох том боломж байхад чинь чи аль хэдийн баян болчихоо юу аа? Гэд уурлаа. Тэр үед харин нөгөө тусгай албаны нөхөр хүрээд ирчиж баяр хүргэе гэд манай хүнд дагаар ороод туслах нь болчлоо. Чамайг дагвал би дахид зурагтаар гараад тэгээ манай тусгай албаных нь намайг дахиад авч магадгүй. Ингээд манай хүн дахин тулдахаар шийдлээ. Тайлбарлагч. Докюг дахиж рингнээр харах таатай байна. Бас тэр тусгай албаны гээдвэсэн нөхөр дасгалжуулагч нь болчихсон байх шив. Манай хүн тэнд өрсөлдөгчөө унгаачлаа. Шүүгч, очоод зод, тултаач гээд байна. Тайлбарлагч. Докю олимог тулаанд унахаар босгодгүй маа. Шууд очоод гөвдгий. Энэ яг бокс шиг л бодоод байгаа шиг байна л та. Манай хүн хүлээж байгаад босоод ирэхээр нь дахиж унгаад ялчлаа. Ингээд $40,000. Тоонд мэрэгжлийн дасгалжуулагч хэрэгтэй байна л да. Яг над шиг. Гээд нөгөө тулаан чөтлөгч нь ярьж байна. Удалгүй манай Докю охиныхон сургууль дээр очдөг. Охин хараад нэг инээснэ. Найзуудаа хараад сонин царайлчлаа. Өсвөр насаа гэж хамт хоол идээд сууж байтал хэсэг хүүхдүүд манай хүнийг таниад байна. Тэгснэ охиныг хараад энэ нөгөө охин биш гэж хэд явуудаглоо. Яасан бол нөгөө дээрэмч найз нь бас Докюгийн тулааныг үзээд огшиж байна. Докю маань дараагийн тулаандаа нэлээ өрсөлдөөнтэй үзэж байна. Бас атма найз нь ч гэсэн түүний тулааныг үзэж байдаг. Манай хүнийг дийлсэн чи баярлж байна шүү. Манай Докю дуусгачлаа. Тэр өрөө харин ангийнхаа нийллэг дээр очдөг. Ангийнх нь нэх гоё хөвтөж авлаа. Зя алдартай тулаанч өнөөдрийн нийллэгийг даах юм байгаа үсттэй. Тэгнэ би бүгдийн дай. Тэгэд уулзалт яг голдоо орж байтал нэг нөхөр ирээд чи намайг таньж байна уу? Өөр сургуулийн хүүхдүүд бид нарыг гөвж байхад чи намайг аварсан шít. Гэснэ. Гэхдээ дараа нь чи надтай их муухай харьцснаа санаж байна уу? Тэр үед хэлж чадаагүй. Одоо хэлчихье. Муу хогийн навш. Ингээд хамаг урамсгал унгаачлаа. Манай хүн тооцоогоо чимээгүйхэн хийчгээд төрүүлээд гараад явдаг. Гарсныхан дараа нөгөөдөл нь ханны цаана муулаад байдаг шүү. Докю тэр үед өнгөрснөө боддог. Бэлтгэлийн талбай дээр бэлтгэлээ хийгээд явж байтал тэнд нь атма найз нь хүүхдүүдийг дээрэмдэж байна. Манай хүн очоод номер 1 хүн ингэж болдгийм үү? Чи бар өв сэдхийг харж байсан юм уу? Тэгвэл тэгээд идэх хоолоо өөрөө хөдөлмөрлөөд олоочтэй. Эсвэл найзаасаа мөнгөгүй л да. Ингэсэн чинь заамдаа тавлаа. Тэр үед харин нөгөө дээрэмч найз нэрээд болиулдаг. Маргааш нь Докюгийн бэлтгэл дээр атма хүрээд ирлээ. Манай хоёр жоохон ярилцсанаа. Чи жинход өдий хоол авчирч өгсөн хөгшнийг санаж байна уу? Тийм ээ. Тэр бол миний аав. Тэдний гэрт жолооч хийдэг юм. Би аавынхаа төлөө жинход гайгүй ханддаг юм. Тэрнээс биш би тэгж мөнгөний төлөө хүнтэй нөхрөлдөг хүн биш ээ. За тэр ч яах вэ? Бэлтгэлээ сайн хийгээд олимпиад оролцох ёстой шүү. Мэдв? Гэдэвлэрлээ. Ингээд Докюгийн олимпийн эрх авах тэмцээн болдог. Манай Докю ёстой гөвж өгнө. Нөгөөх нь яг унахын наагур юм байж байдаг. Тэмцээн дуусахад эсрэг тамирчин хөл дээрээ ч тогтож чадахгүй байна. Харин шүүгчдийн дүн гарах үед нөгөө залууг нь төрүүлүүлчлээ. Яг лөө урьдчлаа шүү. Хүмүүс бөөн уур. Дасгалжуулагч нь шууд шүүгчд рүү дайраад очино. Энд чи юу болж байгаа юм? Олимпиад илүү туршлагатай тамирчнаа явуулах хэрэгтэй үсттэй. Ингэж авна шүү дээ. Дасгалжуулагч нь тэрүүгээр ширээг нь хүмрүүлээд нилэн агсарлаа. Манай Докю харин ойлаад байна. Найзууд нь гарч ирээд дэмжсэн ч уурлаад яваад өгдөг. Энэ мөчөөс хойш Докю маань жаахан замаа алднаа. Нөгөө өөр сургуулийнх нь зодуулж байгаад аврагдсан залуу таарад. Хөөе, им Докю байна. За юу байна да? Хаашаа явж байгаа юм? Ингэсэн чи Докю гинэт уурлаад болон давичаад баахан дэгэлдэг. Чи бид хоёр найзууд юм уу? Наад хэлэмэ мэдүүл яасан юм бэ? Ингээд явах гэснэ. Гоё хувцс вэ шүү. Ингээд хувцсыг нь дээрэмчлээ. Тэгэд манай дөрөв бааранд орох гэтэл хамгаалагчд нь оруулсангүй. Докю зодоо ихлүүлээд бүгдийг нь гөвчлөө. Холгүйхэн манай хэд хоол идэж байтал нөгөө баарныхан хүчээ зузаадахчихсан ирж байдаг. Баахан дээрэмчд ирээд манай дөрөвтэй үзэж тарна. Манайхан нилээ үзлээ. Гэхдээ арай л барсангүй. Дараа нь харин манайхан хүчээ зузаадгаж байгаад баарлуун дайрч ороод зодолдно. Тэр үед баарны зөвүүн босс нэмэлт хүч авчираад зодооныг холоос хараад зогсож байна. Удахгүй цагдаа нар ирээд зодооныг зогсоолоо. Зарим нь зүгтаа талгуулахад манай Докю харин тэнд хүрээ тэр би бол авраг хүрээ тэр гэж байгаад баригчлаа. Дөрс шилжиж продюсер бүсгүй атма найзыг шоундаа урих гээд найрч байдаг. Хэрвээ та ороод ялах юм бол офисын ажилтнуудын шүтэн нь болно. Бид ямар олон хэвлэлтэй хамтардгийг мэдхүү. Хэрвээ би ийм юмд орох юм бол харин ч манай компанийг шоолох юм биш үү? Танай компани Минжу хэвлэлийн газартай асуудалтай байгаа гэсэн үү? Манай ТV Минжу сониныг өдөртгий. Та нарыг асуудлаас ч гаргаж чадах байх шүү. Гээд агсан төвшний санал тавьж байна. Манай хүн босс дээр яваад ортол ажлын байран дээрээ тоглоод сууж байдаг. Тэгснэ. Минжу хэвлэлээс над руу ярьсан. Манай мэдээллийг хаана гэсэн. Тэгэхээр чи энэ боломжийг ашиглаад компани аварч үз. Чи угаасаа одоо 43-тай. Байгууллагатай хэрэгтэй юм хийгээд шалихгүй үз. Ингэж л тус бол. Хариулаач. Ойлголоо ирэх мэ.
Ахлах сургуульд Докю та хоёрыг зодтолдуулж үзэх юмсан гэж боддог байсан. Одоо мөрөөдөл бий хэлхэндэ. Нөгөө талд харин манай Докю ресторан дээр байж байтал охин нь амар царайтай болчихсон ярьж байдаг. Баахан зодултчээ дээрлэхэлтэд өртсөн бололтой. Тэгсэн араас нэг найз нэрээд би таны охины найз хин гэснийг би мэднэ гэд дагуулад явдаг. Яваад очлол нөгөө хоолны газрын гадаа байсан хүүхдүүд байлаа. Өөх ийм Докю би харин чамтай нэг нудраг зөрүүлж үзье гэж бодоод охиныг чи эднэрээр зодуулсан ингэж байна шүү. 20 жилийн дараа би чиний орсон тэмцээнд орно. Тэр үедээ чамтай тулалдаж байсан гэж хэлнэ. Ямар үдэ? Гэд өдөж гарлаа. Манай хүн зодтолдохгүй гэсэн чи бацаанууд үг сонссонгүй. Аргагүй ирэхэнд хашраалаа. Тэгсэн чи охтууд нь бичлэг хийгээд унлаа шүү. Одоо чи сүрсэ. Манай хүн бүгдийг нь гөвчлөө. Охтууд бичлэгийг нь хийгээд яаг явах гэсэн чинь манай туслах харин урдаас нь гараад ирлээ. Энч туслахын зөвшөөрөлгүй. Бичлэгийг нь хийдгүй юм да. Уцаанааш нь гэд уцыг нь авчлаа. Тэгээд сэтгэл санааны хувьд нэлээд дарамттай тулаан дээр ирчихсэн байна. Тэгсэн тэнд атма найз нь ирчихсэн үзэж байдаг шүү. Бүр финал шалгарчлаа. Тэгээд 23 жилийн дараа найзтайгаа нүүрлдэнэ. Манай хүн санхүү би энэ бүхнээс залхаж байна. Хурдхан дуусгая гэд тулалдана. Манай хүн ёстой хариугүй тулалдаад баг албаар шахуу санхүүд дийлчлээ. Туслах нь гайхнаа. Продюсер ч бас гайхаад байна. Тэгээд ялагчлаа. Хурдхан охин дээрээ очлоо. Салбарын үйлчлэгийг гар утсаараа Unitel апаас аваарай. Аав нь залуу байхдаа боксч юм байсан юм аа. Тэгээд удалгүй тэр чадвараа ашиглаад хүмүүсийг дээрлэхэж тэднийг дээрэмдсэн. Би ийм хогийн новш байсан юм. Одоо энэ бүхнийхээ горыг амсаж явах шиг байна. Би өөрийнхөө охиныг ч хамгаалж чадахгүй. Тэгснээ жаахан хүүхдүүдээс очиж өшөө аваад уул нь би зүгээр л сайн аав байхыг хүссэн юм. Ээжтэй ч учирсны дараа би гэр бүлээл хамгаалахын тулд бүхнийг хийнэ гэж бодож байлаа. Аавыгаа ийм арчаагүй байгаад уучлаарай гэдүүллээ. Охин нь уйлаад байна. Маргааш нь атма найз нь ажил дээр ирэх үед нэрэн офисийнхны баатар болчихсон байх шүү. Бүгд алга ташаад өгтөж авна. Дарга дээр яваад орсон чинь чи ахлах сургуульд байдаг шигэ тулалдаж чадах уу? Йоо, оруул гэсэн чи 3 хүн ороод ирлээ. Энэ гуравтай зодолдоод өөрийнхөө тулааны чадварыг хэр байгааг харуулчих. Хэрвээ гайгүй байвал би тэр шоуг ивент хийдэг юм уу гэж бодоод манай хүн тесэрлээ. Сон бид нар ямар 18-тай хүүхдүүд үү? Йоо, чи ер нь компани аврахын тулд зодоо хийдэг менежер харсан юм уу? Чинхоо. Йоо, чинхоо гинэ. Энэ муу чи нэрээр дуудаад галзуурчжээ. Чинхоо гэсэн чинь ажиллаа. Чи яагаад 18-таагаас хойш өсч том болохоо байлдсан юм бэ? Чи халагдхаас айхгүй байна уу? Харин ч удчихаж энд нь ингээд дуусгая да гэд гараад явлаа. Гараад лифт цохиж уураа гаргаад байж байтал лифт нь онгочлоо. Би гарчээ. Тэгээд оройн манай атман хүүрүүгээ яриад. Юу яриад байгаа юм бэ? Хамгийн сайн сургуульд нь сурна. Аав нь мөнгө явуулахгүй тасалж байсан удаатай билүү? Санаа зовлтгүй мэдөө. Тэр үед продюсер нэг зөвүүн санаа оллоо. Домгуудын тулаан гэж ивент зохиогоод бүх ялагчдыг цуглуулж хооронд нь зодтолдуулъя. Тэгээд супер шагналгээд $100,000. Болохгүй. Ягаад? Энэ чинь хэтэрхий баг байна. 200,000. Тэгэх юм бол яг болж байна гэж байна шүү. За ингээд домгуудын эцсийн тулаан гэд бөөн реклам явлаа. Нөгөө дээрэмчин, галзан хэрцгий, бас манай Докю, бас манай санхүү атман бүгд тулдна гэж байна. Тэр үед манай Докю утсаар бэ тулалдахгүй гэж хэлээ үсттэй. Над руу битгий залгаад бай. Надад хэлээгүй зараа явуулчихсан байлээ штэ. Тэр чинь миний асуудал биш. Ингэсэн чи охин нь аав та тоглоод байгаа мó? Намайг мөрөөдлөөр амьдргээд миний зургийг үргэлж дэмждэг үсттэй. Тэгсэн хэрнээ яагаад өөрийнхөө мөрөөдлөөр амьдрахгүй байгаа юм бэ? Та авраг болж байгаагүй үсттэй. Тийм ээ, болж байгаагүй. Тэгвэл одоо цаг нь юм шүү. Бас имээ таныг найраад тэмцээнд оруул гэж надад заавар өгсөн. Ингэж байна шүү. Ингээд манай Докю оролцохоор боллоо. Энэ удаа аврагууд бэлтгэлийн зааланд бөөндө хамт бэлтгэл хийх юм байна. Нөгөө мэрэгжлийн тулаан чөтлөгч тэднийг дасгалжуулж байдаг. За, ингээд нэг өвдөг, хоёр өвдөг, дээр нь гараад гөвнө. Гараараа хаангуут нь гарыг нь аваад хөшин. Ингээд зүгээр үү? Зүгээрээ. Тэгээд санхүүтэй үзлээ. Нэг өвдөг, хоёр өвдөг, дээр нь гараад нүдээд гар аваад хөшлөө. Ай, зүгээр үү? Зүгээр биш ээ. Жаахан зөөлөө. Тэгээд бэлтгэлийн дараа манай хоёр жаахан ярилцлаа. Би ялахаар ирсэн. Энэ бүхэн дуусгаар бүхнийг мартацгаая. Чич өөрчлөгдөөгүй шүү. Чи үргэлжил хамгийн кул нь байсан та. Ингээд манай хоёр дурсамж руугаа ордог. Баарнд зодоо хийсний дараа бөөндөө баригдаад цагдаагийн газар хүрээд ирчиж. Баян сонжихог бол тэр дор нь хүн ирээд гаргаад авчлаа. Гарах үед нь цагдаагийн дарга ирээд. Зүгээр үү? Чамд их санаа зовлоо штэ. Аав чинь асуул. Энд нэг их юм болоогүйгээрээ заа юу. Цагдаагийн ахмад харин манай гуравтай уулзаж байна. Эм залуу насандаа одоо шоронд орох нь штэ. Сайн сонс. Би та нарын бүх асуудлыг шийдэх нэг хүнтэй уулзуулна. Эсвэл аав ээж рүү чинь
суулгаад тэгээд шүүхийн хаалга татажтэй. Ингэсэн чи манай атма эхнийг хийхин сонгоё. Тэгээд манай гурав гараад ирлээ. Тэгсэн нөгөө зэвүү мафийн босс машинтаа хүлээж байна шүү. Машиндаа суулгаад нэг газар руу хаваад очлоо. Өнөөдөр та гурав хүмүүс уулцгаана. Энэ хавьд хүн болгон миний санал болгосныг зөвшөөрч гар юусыг зурсан юм. Харин нэг хүн зурхгүй байгаа юм. Тэр хүнийг бид яах вэ? Мэдээд сүрдүүлэх хэрэгтэй. Та нар намайг цагдаа танилтайг мэдсэн баг. Өнөөдөр наашаа ямар цагдаа ирэхгүй. Ороод тэр залууг хатуухан сүрдүүлээд энүүгээр 3 яахтал болно гэд хутга өглөө. Тэгснэ. Хутга авчирхаа мартва. Баримт үлдээж болохгүй. Ингэсэн чинь дээрэмчин гялс аваад гараад явчлаа. Манай хоёр араас нь жаахан эргэлзэнгүй явнаа. Яг шатаар авирч байснаа. Атман шууд эргээд зүгтаачлаа. Гараад ирсэн чинь харин манай гурыг хаяад явцсан байдаг шүү. Атман тэр чигтээ зүгтаачих нь. Докю харин яваад орох үед дээрэмчин аль хэдийн ажиллааг үзээч гэж цустайгаа холилдсон байж байна. Докю би айгаад байна. Али явъя. Үгүй чи зүгээр зүгт. Би явж чадахгүй юм шиг байна. Хурдан яваач. Инgeэх үед цагдаа дуурч байна. Цагдаа нар хэргийн газар руу очиход манай Докю аль хэдийн нөгөө талын цонхон дээр байж байдаг. Ингээд дээрэмчин баригдаад аавын хаалга татсан юм байна. Тэр оройн дээрэмчин манай Докюгийн хаалгыг нүдэж байна. Морой юу хийж байгаа юм бэ? Надтай хамт нэг тийшээ яваад өгөөч. Ингээд аваад явлаа. Яваад очсон чинь мафийн босс байрын нэг хүн байж байна. Докю шууд л танилаа. Нөгөө зэвүүн босс bay шүү. Хажуудаа нөгөө хаалцсан харгас тулаанчийг суулгачиж. Тэгэд ярина. Би нэг спорт ватсаны сайд ажиллаулдаг ухаантай. Тэгээд би өөрийнхөө тулаанч жумаан дээр бооцоогоо тавья гэж бодоод байгаа юм. Би хүмүүст хэлээгүй маа. Тэр бол мэрэгжлийн тулаанч. Би түүнийг зүгээр худал хилээд оруулчихсан. Тэр тэмцээний шагнал хэдгэлээ? $200,000. Маа, энэ $200,000. Чи бусад бүх хүнийг хахуулдаа юу? Яалаа гэжтэй. Би тийм баян хүн биш. Бус нь бол зүгээр л бие халаалт гэсэн үг. Харин хагас шигшээ дээр чи түүнтэй таарад хэд цохиж байгаад тэгээд яалагчих. Охноо бод. Баталгаагүй мөнгөө баталгаатай болгоод ав. Ингэсэн чи манай хүн дугтуг аваад гараад явчлаа. Чи сайн аав байж шүү. Гадаа гарах үе дээрэмчин. Миний удсноос өөр юм болчлоо шүү. Юу? Чамайг татгалзана гэж бодсон юм аа. Гэтэл миний буруу байж. За ямар тач чи мөнгө хийлээ штэ те. За ингээд тулааны өдөр боллоо. Манай гурав уулзцаагаад дайчгүй шүү. Манай Докю харин охин дэмжих гээд хүрээд ирчиж. Авраг гээд гоё зураг зурчихсан байна. Энэ чиний охин уу? Тийм ээ. Миний охин аавынхаа найзуудтай танилцсан. Сайн байна уу? Энэ жинхнээс чиний охин юм уу? За ингээд бүгд байраа эзлээд тэмцээн эхэллээ. Найруулга сайтай гоё шоу байна. Бүх тулаанчдыг танилцууллаа. Эхний тулаанд манай дээрэмчин үзлээ. Дийлчлээ. Ядах юм алга. Манай атмаа харин их гоё хөнгө үзэж байгаад нэг өндөр өшгөлт хийгээд ялчихна. Манай Докю харин нэг нөхрийг нөгөө багшийнхаа заасан хөшөлтийг хийж ялдаг. Багш нь тэрийг хардаа. Би заасан. Хоёрдугаар шатны тулаан харин хэрцгий халзангийн эсрэг дээрэмчин үзэхэр болдог. Халзан амар басч байна. Дээрэмчинг бол гарамар дийлнэ гэж бодож байгаа шүү дээ. Дээрэмч харин зүхтах тактик хэрэглээд тулж өгөхгүй ядраагаад байна. Шүүгч торгоод очиж тулдаа чи гэсэн чинь энэ миний тактик мэдвүү. Зэвүүн босс жаахан хялалзаад байна. Халзанг ядрааж өглөө. Тэгээд шийдвэрлэх 3 дугаар үед бүр хамаг тамирын барчиж. Тэр үед харин дээрэмчин дайрч тоглодог. Нилээ үзэж байгаад эвгүүдтхийн даван дээр халзан харин хөшөлтөөр ялчлаа. Тэгснэ зэвүүн босстой очиод нүүрэлдэн. Чи ёога хийгээд байгаа юм. Худлаа хоригдуулахгүй тулд сайн хичээж байна. Яасан. Дээрэмчин ороход санхүү зөрөөд ринг руу гарч байна. Тэгсэн тэнд нөгөө халдсан хүнээр мануулж байгаад сэргээ ширгэлж байна шүү. Манай санхүү атмаа харин нилээн хүнд тулаанд орлоо. Их зууралдтай хөшөлттэй тулаан болноо. Манай хүн чуулан зайнаас үзэх сонирхолтой шүү дээ. Тэгэд боломжийг ашиглаад доороос нь хөлөөрөө гурвалжин болт хийгээд дийллээ. Энийг нь харин баян найз нь үзэж байдаг. Ноён пак. Миний бодлоор санхүүд мөнгө хэрэгтэй болоод энэ шоунд орсон бах. Түүний цалинг $100,000 нэмээд буцаагаад аваад ир. Би өөдөж өгөх нь. За. Санхүү хари ялсан ч гэсэн хөлн гинтчжээ. Та зүгээр үү? Зүгээрээ. Тулалдыг чадна гэж юу? Би ялах гэж ирсэн. Бэртэл хамаагүй. Ингээд хүмүүсийн хайрыг татчлаа. Тэгэд их гоё рингнээс бууснаа. Тийшээ хальтраад бүр бодийн хөдөлчлөө. Хөө яач вэ? Яваарай. Имчээ наашинд. Чаавас. Манай Докю харин гүчи ийм байдалтай. Тэр халзантай тулах юм бол алуулна штэ. Чи юу халзан гэдэг юм бэ? Тэр халзантай чи тулаад хоёрын ялсантай нь би тулдах юм байгаа үсттэй. Чи өөрийгөө дийлэгдэнэ гэж бодоод байгаа юм уу? Өөртөө итгэх итгэл чи хайч чав. Эсвэл айгаад байгаа юм уу? Манай хүн охин руугаа харчаад гарлаа. За ингээд халзан болон Докюгийн тулаан боллоо. Халзан сэргээ ширгэлээд нийлэн сэрэгцэн харагдаж байна шүү. Манай хүн аан ман үзээд нилээ идэн боолтноос нь мулдардаг. Гэрийнх нь үзэж байснаа зодуулахыг хараад харцаа бууруулж байна. Яг дийлдэдгийн даван дээр нэгдүгээр үед дууслаа. Хоёрдугаар үед харин манай хүн жаахан илүүрх маягтай байна. Нэг их зууралдалгүй. Зайнаас өөрийнхөө тухтай орчинд үзээд байна. Халзан барьж аваад толгойг нь ууруулад боож байна. Уул нь биерүүн цохиод мултрах байтал манай хүн цогт
дурддаггүй. Ялагдж өгөх ёстой шүү дээ. Гэтэл охин нь манай аав заавал ялна. Харч ингэсэн чи гэнэт цохоод унлаа. Бодлоо өөрчилж үү яав. Зэвүүн бос харин жаахан сонин царайлаад ундаг. Ингээд 2 дугаар үед дуусах үед шийдвэрлэх 3 дугаар үе. 3 дугаар үед бол манай хүн ээлдэлүүрхнэ. Тэгсэн чи манай дээрэмчин зэвүүн бос тэр очиод нойрон Докё энийг буцаагаад өгчөөрэй гэсэн мартсан байж шít. Ингээд нөгөө 200 мянгаыг өгч байна. Зэвүүн бос хачин боллоо. Манай Докё яг ялах гэж байтал нэг эвгүй шүгэлд ороод манарчлаа. Алдсан баярлаад босоод ирнэ. Гэхдээ манай хүн зүгээр тахмаа өгсөнгүй. Босч ирээд гөвч өглөө. Тэгээд эцэст нь хүн цогцолтонд оруулаад яллаа. Тэгсэн зэвүүн босын араас манай туслах лаг гонж өмсцэн ирж байна шүү. Би хэн нэгэн тоглолтыг лөөрдөх гэж байна гэсэн мэдээ авсан. Чи энэ талаар мэдэх үү? Мэдхгүй ирхмэ. Тийм баха гэж байна шүү. Тэгэхээр манай туслах тусгай албандаа буцаад орчихсон байх нь биш шүү. Шоуны рейтинг харин тэнгэрт тулаад амар юм боллоо. Тэгсэн манай залуу би боллоо. Дахиж тулдахгүй гэдэмэр удун. Бид найзууд. Би найзтайгаа зодтолдохгүй. Шоуныхан бүгд шок. Очоод ятах гэсэн чинь нөгөө Джейсон гарч ирээд эм тулааны дараа тулаан чүний гаргаж байгаа шийдвэрийг хүнддэг нөө. Гэснээ хөдлөгчдөр айкидо хийгээд унлаа. Продюсер орж ирээд Докё дуурлаж байна. Энэ $200 мянган тоглоом юм уу? Дахианууд зодтолсон ч нэг дийлдэг үсттэй. Гараад зодолт. Тэгээд энэ мөнгө авцгаа. Одогтой хон хэрвээ шоу зогсвол та халагдана. Гэхдээ тулаан бууж өгч дуусч болдгийм. Би дахианы хашаанаас гараад камер руу инээгээд ялагч болоод мөнгө авчи. Та ажилтайгаа үлдэн шүү дээ. Харин би мөнгөө Докётой хуваана. Чи хэлсэн шүү. Ингээд продюсер зөвшөөрлөө. Манай хүн тулааны дараа охинтойгоо гараад алхаж байна. Аав би сургуультай ирэхэд орно. Тэгээд айдсуудтайгаа яг тань шиг нүүр тулна. Дахиад хүүхдүүд дээрлэхвэл яах вүлээ? Шууд балаар зооно. Юу яриад байгаа юм бэ? Тоглож байна. Мэдээж ярьж ойлголцох гэж үзнэ. Харин сонсохгүй зодтолдох гээд байх юм бол юу болохыг харчлаа. Ингээд охиных нь асуудал бас шийдэгдлээ. Та тэгээд авраг болсонгүй штэ. Мэднэ. Гэхдээ та миний хувьд бол авраг шүү. Энэ түрээд кино маань дууслаа. Киночд байлаа.